За ганхуу нөхөр ямар гоё машин суучаад хаана явж байгаа юм бэ хүмүүс гайхаж магадгүй. Ер нь жил болгоны 3 сарын 10-нд Женевд автомашины том үзэсгэлэн худалдаа нэгддэг. Тэгээ Женевийн үзэсгэлэн худалдаа бол ерөнхийдөө дэлхийн хамгийн нэрмжтэй үзэсгэлэн худалдаа байдаг. Ягаад гэхээр машин үйлдвэрлэгч маань хамгийн анхны том дэлхийд өөрийнхөө шинэ брендийг, шинэ машиныг танилцуулдаг. Тэр үйл явдал ерөнхийдөө бол Женевээс эхэлдэг гэж хэлж болно. Гэхдээ би Женевд байгаагүй. Монголдо байна. Монголдо байх байхдаа MSM хэмээх сайхан компани шоурумд байна. Энэ ерөнхийдөө бараг л Женевд байгаа гэж хэлж болно. 98 онд анх байгуулагдсан компани хүйсэн цагаас хойш монголчууд бидэнд дэлхийн брэнд болсон стандартын хамгийн орчин үеийн бүх машинуудын худалдааг явуулж ирсэн байгаа. Тэр дундаа алдарт Mercedes-Benz. За миний өнөөдөр энд ирсэн зорилго маань би энэ компанитай ойрын хэдэн жил нэлээд нэгт холбоотой ажилладаг. Тэр дундаа энэ 100 аялах дуртай хүний хувьд нэгэн сайхан машиныг худалдаа авсан байгаа. Эднийх Mercedes-Benz-с гадна Dodge, за тэр дундаа Wrangler, Mercedes-Benz-ийн бараг бүх загвар G-Class, S-Class, SLS, CLS саяны хамгийн тансаг загварууд өгнөг байж байна. За миний худалдаж авсан машин бол алдарт бид нар болохоор Wrangler гэж яриад байгаа. Энэ маань анх бол цэгийн зориулалтад хийгдсэн. Тэр цагаас хойш одоо 50 цагт бол үнэхээр бас одоо аялагч бидэд хамгийн дуртай ийм машин бий болсон байгаа. Тэгээд MSM-ийнхэнтэйгээ ярьж байгаад ер нь энэ машины нэг туршаад үзье. Хаашаа явж болох вэ? Энэ машины хүчин чадал, туух чадрыг хаагур явууд илүү зохимжтой байх болов гэж бодоод уг нь бол 100 дундад Азийн, Узбекистан, Туркменистан, Киргиз хэмээх улсуудаар явъя гэж төлөвлөсөн боловч харамсалтай хаагдмал буугдмал ийм улсууд виз олох үнэхээр хүндрэлтэй байлаа. Тэр дундаа телевизийн биднэрт бол одоо сурвалжлага хийхэд бол тусгай зөвшөөрөл хэрэгтэй гэх мэтлэн тэгээд ингээд мапн дээр одоо газрын зураг дээр хайж байгаа ер нь Якут гэдэг газар руу дэлхийн хамгийн хүйтэн энэ газар руу энэ машин хэр явах юм бол үзээд авдаа гэж бодоод өнөөдөр ингээд аялаа эхлүүлэх гээд байж байна. Миний машин маань MSM-ийн маань бүгдээр ингээд сайхан бэлдэж микрофон одоо юу гэдгийг хол зам гарах бүх шаардлагатай зүйлүүдийг бэлдсэн байгаа гадаа байгаа хэдүүд ингээд аялаа эхлэе. Зүгээр Якут гэдэг ямар улс байдгийг яад гэдгийг би бол урд нь очиж үзэж байгаагүй монголчууд маань ч тэр болгоныг очиж байгаагүй баг. Ямар ч Улаанбаатараас 3600 км юм байлаа. Тэгэхээр бас нэлээд хол туулганд зам харгуу гэж бараг байхгүй за нэг хэсэг тасмал зам байгаа гэж би мэдсэн. Ерөнхийдөө бол Оросын тэр одоо бид нар Сибирь гэдэг хэлээр сурцсан. Сака гэж нэрлэдэг юм байлаа. Тэгээд төв нь бол Якут. Нийтдээ газар нутгийн хэмжээгээр бол Монголоос бараг 2 дахин том гэж байна. За ингээд MSM-ийн үүднээс ярьсан тохирснороо борин цагта хөдлөх гэж байна. За манай багийн гишүүд манай Дэмбэ надтай сая Costa Concordia гэдэг том хөлгийг унгаацсан нэг хүн байгаа. Манай мөхөт бид нар болжмор гэдгийг сүүлдээ та нар болжмор гэж явуучих баг. Болжок гэдгийг жижигхэн толгойтой болохоор тэгсэн. За ингээд хөдөлцгөө. Цааш ууцгаая. За ингээд сая эдгээр MSM компани дээр машинтай хөдлөөд Монгол даатгал компани дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд миний энэ удаагийн аяллаа ерөнхий спонсор бас Монгол даатгал маань оролцож байгаа. Тэгээд энэ Монгол даатгал компани захирал Бацалтаа бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй баг. Ер нь бол хол аялал тэр дундаа тээврийн хэрэгслээр аялах гэж байгаа юм аялалд та заавал бүрэн даатгуулсан байх ёстой. За би бол яг энэ Алтаа битгаар маань олон газар руу явж ирсэн, олон даатгалыг авч явж ирсэн. Өнөөдөр би Монгол даатгал компанидаар хүрэлцэн ирээд байна. Ер нь бол олон даатгал, олон төрлийн даатгал байдаг юм байна. Ялангуяа жолоочийн даатгалууд бас олон юм ангилалтай байдаг юм байна. Миний авч байгаа даатгал маань болохоор алтан жолоо гэсэн баг тийм ээ. Энэ маань бол одоо бүрэн даатгал гэсэн үг. Аливаа нэгэн осол аваар, аливаа нэгэн зүйл болох юм бол та бүхний Монгол даатгал компани маань бүрэн даатгсан гэсэн үг. Тэгэхээр та бүхнийг аялал явахдаа заавал
даатгуулж байгаа тэр дундаа Монгол дадлаар даатгуулж байгаа гэж хэлнэ. Зөвхөн ингээд бацуу царилтаа намайг бас манай өвчтэй аяллыг одоо дэмжиж байгаад маш их баярлалаа. Яг тэгэхээр энэ бол та бүхний одоо бас монголчуудын маань тэр дундаа өвчтэй аяллыг үздэг үзэгч маань бол одоо том оюуны хөрөнгө оруулалт оруулж байгаа шүү гэдэг хэлнэ. Зөвхөн таанд амжилттай баярлалаа гэж. За манай Монгол дадлал компанийн одоо үүрэгчтэй аяллыг анхуу ахыг бас сахаар тий Якут руу аялахаар болсонд бол энд бас спонсороор орж алтанчлуу даатгалаар одоо таны өмжөө үлгий чинь даатгаж байгаа бас маш их баяртай. Таны энэ аяллыг бол Монголын ард түмэн Монголын залуучууд бол маш их дэмжиж үздэг. Та зөвхөн өөрөө яваад амиа хийчихээд ингээд бас юм үзээд харах биш. Олондоо бас ингээд зүрхт цэнгэрлэгцээр бас сайхан сайхан үс онуудыг үзүүлдэг. Тэгээ цаашдаа манай компани гэсэн энэ ажилд нь сулан одоо арайцсан дааж баталгаас даатгалаар одоо эрсдлийч хамгаалж ингэж хамтарч ажиллах. Одоо бэлэн байна. Энэ зурдаа сайн яваарай. Баярлалаа. За ингээд хөдөлцгөөе. Одоо миний хоёр найз хүлээж байгаа. Нийтдээ 8000 гаруй километр явах хэрэгтэй байгаа. Монгол даатгалтай даатгалсан юм чинь юунаас айх вэ? Аян зам даатгал. За бид өглөө 9 цаг эртлэн босоод Монгол улсынхаа алтан булаг гайл дээр хүрээд ирлээ. Хил дээр хүрээд ирлээ. Тэгээд өнөөдөр бас нэлээд ойчтой байна. Тэгээд бас нэг яг олон жил нэвтрүүлэг хийсний бас нэг ашиг гарч ийн л та. Шалганыхын дарга мөг од гэсэн баха тий. Мөг од гэд шалганыхын дарга байдаг юм байна. Тэрний дүүн бас урчимчин болоод ярьлаа. Өө хамгийн түрүүнд тэгдгүй яг гоо ганхаа хаа гэд ойчил дараалгүй хамгийн түрүүнд оруулаад та хэд маань яаж хүн томдоод игээд сайхан залуу томилж өгөөд нэр юм блэ? Мөнгсайхан. Монгол маань мөнгсайхан гэдэг сайхан залуу томилж өгөөд үнгээр манай гайл, манай хил, шалган бүх юм шуурхай үнгээр мохтой байгаа юм шиг байна да. Тэгээд бид нар бүх юм зөвлөж өгөө сайхан одоо эндээс юу авах хэрэгтэй, юу бүрдүүлэх хэрэгтэй өөрсдөө дагаж яваад ингээд бас яг хоо олон жил өөрсдөө айл нэвтрүүлэг хийсний бас нэг буян байна. Хотон хүмүүс таньдаг болсны бас нэг сайн тал байна гэж бодож байна. Тэгээд ингээд айл маань үргэлжлэж байна. Манайхан бол айгүй гоё найрсаг сайхан харьцаж байна. Тэгээд баяртай байна. Одоо ингээ оршуу ороод яах нь би сайн мэдэхгүй байна. Одоо явжлаа. За нэгэ 13. Нэгэ 13. За энэ удаагийн аяллыг бол бас манай Монгол даатгал компани бас ивент хийсгэж байгаа. Тэгээ ер нь бол альва нэгэн эрсдэлтэй ийм аялалд явахд бол та бүхнийг бол заавал даатгуулж байгаараа гэж хэлэх шаардлагатай. Ялангуяа Орос руу ороход бол би өмнө нэг 100 их рүү нэг явж ирсэн. Тэгэхэд бол Оросын хил дээр хяактар очиж даатгалаа хийжсэн бол энэ удаад бол шууд энэ Монголын хил дээр гагваха даатгалаа хийж болдгийн шүү дээ тэгж юм. Тэр нь амар юм байна. Тэгээд та заавал тэр Орос руугаар даатгал хийлгэж байгаа энд хамаагүй хямдхан хийлгэжтэй шүү дээ. Хэдэн өдрөөр яаж хийлгэж байгаа хаашаа явах гэж байгаа. Өө бид нар бүр энэ Якут руу нэлээд хол явж байгаа. Өө тэгдэг гагваха та нэг сарын даатгал энэ чинь хамаагүй хямдхан хийжтэй ингээд тэгж байна. Харж л явж л байна. Тэгээд ингээд бас Монгол даатгалынхаа хамт олонд манай мөнх хот маань өөрөө Монгол даатгалд ажилладаг л да. Хамт цуг явж байгаа. Тэгээд бид нар чинь машина даатгуулсан хувь хүмүүсээ даатгуулсан ер нь бол тэгэл юмэг яаж мэдхгүй 100% даатгалтад явах хэрэгтэй байна. Хаашаа ч явсан. Алтаа хотоор ийш явахдаа байнга даатгуулж явдаг. Та бүхний ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна. Энэ шүтэндээ нэг юм болоо аппарат зүүцсэн яриа жоохон пүлпал тэгээд хийж магадгүй шүү. Эхний 2 3 хоног жоохон яриа тэгдгин гэсэн. Яг бас гоо сайхантай анхаарч байна. Шүт мүдэндээ юм зүүцсэн л явж байна. За ингээ явжлаа. Айдаар явж байгаас хамтай мөө бид бас. Амжилттай яваарай баярлалаа. Оо манай гайдах ингээд монголчууд маань шалгах шаардлага байхгүй. За ингээ явж яваарай. За баярлалаа. За баярлалаа. За явцгаа. Манай энэ яг энэ Орсын хэл зураг маань энд явж байна. Одоо Монголын тал. Одоо Монголын тал. За ингээд Орсын тал. За ингээд хань үгээс
Окей. 되게 듣고 여보. 자, 이게 잘해. За бид нар нэлээ амжилттай татчаад одоо ийшээгээ сайхан тэмгэлж аваад ер нь бол бензин бол Монголоос хамаагүй хямдхан байх шүү. Хэд гэж байна? 28 дал гэдэг чинь яг ч үхгүй юм байна шүү дээ. За. Ер нь бол бензин бол манайхаас бараг 500-600 төгрөгөөр татуу байна. Тэр бид нар аяж явж байгаа хол явж байгаа хүмүүс бол энэ их сайхан мэдээ байна гэж бодож байна. Аа бид явж байна. За бид нар явсан хягцтай ороод ирлээ тэгээд Здесь фамилия, инициалы и роспись. Хорошо. Тэгээд эндээс хол явж байгаа юм чинь холбоотой байхын тулд Оросын сим карт авч байгаа мегафон гэдэг юм одоо оператор юм байна. Эндээс явуулсан сайхан бус хүчээр эхлээд жоохон ойлголцохгүй заавал российская регистрация байх ёстой. Монголын паспортод өгөхгүй гэж хоорондоо баахан нэлээд маргалдаад байд. Уучраа олж явах шиг үнэмэрсэн. Спасибо большое. Тэгээд тусалж чинь ямар ч нэг карт санаж авъя. Гэхдээ манай Юнтэлийн роуминг бол ажиллаж байна. Би бас шалгаад үзлээ. Дандаа ямар ч байсан гайг байхад цагийн дараа activated болох юм байна. Через час будет, да? Через час. Через час. За бидэд Улаанбаатараас гараад нийтдээ нэг 1600 км явчлаа. Унтсангүй, унтаж гэж бодсонгүй газар урт юм чинь ээлжиж бариад дөхөе гэж бодлоо. Тэгээ хичнээн технологийн 100 ч гэсэн бас нөө номууд манаас хэрэг болох юм аа. Тэгээд бид энэ юунаас найсууд да. Улаанбаатараас Якутсаас нэг юм одоо Атлас автодорог хягтас авсан тий. Авсныг зүг боллоо л доо. Тэгээ бид нар одоо ямар газар ирчээд байна гэхээр яг энэ нэг дөрвөн энэ мужийн яг зааг дээр хурж ирчээд байна. Одоо энэ Амурская область гэж байж байна. Нөгөө талд нь Забайкальский край гэж байдаг. Бид нар энэ Бурятаар дамжаад Забайкальскийгаар дамжаад Амурская область дээр одоо энэ дээр ирчээд байна. Одоо дээшгээ ингээ Саха гэдэг одоо Оросын хамгийн том бидний зорж байгаа газар руу явж байгаа ухаантай юм. Ер нь яг хүүтэж байгаа нь мэдвч байна. Амар хүүтэн байна. Дарж гэнэ үү? 20 гайгүй. Хэдэн градус? Одоо юу дулаарнаас гарч ирсэн болоо. Наач болоогүй. Наач ингээд юу ч 20 болсон бэ? Бочвол батлахад дүүс чараа байхгүй зүгээр. Тэр харж байна Забайкальский край гэдэг одоо яг энэ миний зогсож байгаа ийшээгээ бол Забайкальский край, а миний эндээс ийшээгээ болохоор Амурская область, Амурский Дальневосточный федеральный округ гэж ярьдаг юм байна. За энэ хэдийн заставтар, хэдийн заставгүй. Хэдийн заставын дуу сонсоод байгаа. Хэдийн заставтар ирчээд байна да. хоногоор тэрхэн хайрын дорсонч бүтгэл
За бид нар урд өдрөө За бид нар урд өдрөө одоо яг Якутск хүртэл нэг 900 км хүрсэн юм шиг байна. Тинда гэдэг айгүй өөрхөн дөрвөн уулын манай Улаанбаатар шиг дөрвөн уулын бэлд байдаг юм. Одоо сая дайраад гарлаа. Тэгээд машинаар аялж байгаа аялагчтай нэг юм хэлэх гэсэн юм сануулах гэсэн. Юу гэхээр сая бид нар машин унтраалаа. Яг нэг газраас нэг жоохон тийм игзэгтэй газраас бензин игээ гарцсан чинь. Ер нь бол улсын колонк гэдэг юм уу одоо юу гэдэг юм. Том брэнд колонкудаас нь бензин авсан арай дээр юм шиг байна. Тэгэхгүй бол бас ясаа найзруугаас ярьлаа та гэсэн чинь юу н хувийн колонкуд бас найдваргүй шүү. Найруулж майруулсан марка зарж юм уу. Тийм учраас жоохон тийм улсын чанартай юмдээс нь авсан дээр шүү гэж зөвлөж юм л та. Тэг ямар ч гэсэн ингээд аяны хүмүүс сайхан хоолоо идээд манай дэмбэ маань сайхан эсрэг сайхан өөхтэй мах чанаад сайхан бэлдээд аваад ирсэн байна. Тэг явж байна. Явж таа. Тэжгүүлэн бид нэ. Олон дээлж гэсэн олон хөөтөж байна. Харагчгүй өстэй. Одоо яг танаач нь температур хэдэн гэсэн чинь хасах 35 та байна гэж. Бид явж байна. Заавал ч гэсэн гол доо. Борщ. Дэмбавч. Таад бид нар явж л байна. Тэгээд өглөө усаад нэлээд хэдэн километр босооч явахдаа шөнө унтаагүй юм чинь явсаар байгаа. Өдөөний цагаа уух гээд зам дагуу ерөнхийдөө дандаа юм кафены газрууд байгаа. Тэгээд усын уул явцын дагчээр яг л нөгөө байдаг л одсын алдартай гоё пирожное тэгээд борщ тэм бид нэг юу загцсан байгаа. Хоёрдугаар гуляш загцсан байгаа. Таны ийм хөө талд явж байна. Ятраг үздэг манайхан. Нойлын асуудал харин жоохон хүндрэлтэй юм байна те. Тэ болно. Энэ байтхал манай хоёр айгу хүүтэн байна гэдэг юм. Би одоо энэс хүүтэн газар Антарктид ч одоо 45 онсон шүү дээ. Залуучууд ер нь жоохон бэрэг байна уу юу? Заавал байна. Очень приятно познакомиться. Мы едем с Монголии. Это хорошо, что мне сказал, что там должен такие... Это тоже у нас такие, на самом высоком холме мы тоже с камени делаем, и там тоже, как это называется? Как курганы. Как курган, да. Такие. Попросить, чтобы твоя поездка была удачной. Удачная. Хорошо. Обязательно на дерево должно, да? Обязательно должно быть на дерево. Так, матн дээр тавьдаг гэдэг бас. Так, матн дээр төгсдөг чинь. Ганцхан юм уу? Тийм ээ. За ингээд аянгам минь сайхан болтгоо. Помогите! Что-нибудь привези.
положу. Нет. Свою есть. Да, свою. Или сигарету, или копейку. Сигарету. Копейку можно. Тоже должен. Каждый должен. Да. Канал-то, почекай. Улсын толгод бууралта намар болжээ. Уйлрхон жилүүдийн дунд би ахнаа. Цагийн найсаар хөвөрсөн он жилүүдийн дурсамж тодроо. Яа. Бид тэр 3000 бидний тооцоолсон 3400 гаруй километр явсаар байгаа. Сахагийн нийслэл Якутск хотод орж ирж байна. За Якутск хотын наан бол маш том юм гоё мөрөн байна. Энэ мөрөн дээгүүр явдаг юм байна. Энэ би андраг бол Лена мөрөн баг гэж бодож байна. Тэгээд манай найз сая ярьж байна. Голын цааталт найзгаа хүлээж яа гэдэг. Энэ манай найз амраа гэдэг. За энэ ч алигаар нь явах болж байна. Энэ талаараа явж байна. Хоёр юм юу те. Энэ ч бас аяж очих юм байна те. Би өөртөө амьдралдаа анх удаа ингэж том мөрөн дээгүүр машинаар явж үзчихсэн шүү. Манай хөвсгөл татаа болоод өгөөс нэгэн хөлцгөр явдаг гэсэн. Дааж явж үзээгөө. За ингээд нүд мөс. Наач гоё юм аа. За ингээд сайн машины буйнд, сайн даатгалын буйнд, сайн архины буйнд гэж ярих уу? Сайн найзлын буйнд. Арх яадаг гэдэг зам ойртол хурдлуулдаг гэдэг. Тийм. Тэр бол нарган байд. Амраа битгаар 10 жилийн найз, манай найз маань 10 жилдээ төгсөөд би Чех руу сургуульд явсан. Манай найз маань Орос руу сургуульд яваад тэндээ Якут бүсгүүтэй танилцаад ер нь бол Якутууд монголчуудад их тийм дотн элэгсэг одоо хамаатнаа гэж үздэг. Түрүүний бид нартай уулзсан залууч гэсэн бид нар нэг нэгэсэнд хамаатнуудтай гэж ярьж байсан хаф анзаарсан баг. Тэгэж үздэг юм байл л дээ одоо. Тэгээд Якут хүүхнүүд бол ер нь монгол залуучуудыг бол манай амраа залууч шиг байна. Одоо ч үнэн гоё юм мөсөн дээгүүр явж байна. Ямар гоё юм бэ? Би ч анх удаа ингэж мөсөн дээгүүр явж үзэж шүү дээ. Нэг байна тийм. Дараа тэгнэ гэж байна. Ястой гоё гол байна. Лена мөр юм биш үү? Лена мөн үү биш үү? Мөн үү те? Лена мөр мөн үү? Да би нөгөө тийм яг өөрөө би нөгөө телевизээр удлаа ярьчихгүй гэж бас чамаас асуугаад байхгүй юу? За дайсан явуулчлаа. За голын цаана уулзъя. Одоо энэ гөр явсаар байгаа чи зогсож байгаа юм байна те. За окей. Түрүүний санаа дуусгахад ер нь бол Якут хүүхнүүд бол монгол залуучуудад их тийм элэгсэг ер нь болж өгөөд одоо гэр бол дээ гэдэг тийм юмнууд их ярьдаг гэж шүү болжмороо. Болжмороо энэ талд ч үү за тийм хотлаа. Манай болжмор ч бас доктор томоотой хоёр хүүхдийн эцэг ийм хүн байгаа учраас ихтэй юмыг яаж мэдэх вэ? Тэ за машин бол ойлгомжтой окей. Юу хэлсэн гэхээр ер нь юм хол замд машинаар явж байгаа хүнд та бүхэндээ зөвлөхөд Лодоо Дамгуан Тонголог тамир гэдэг гоё сижин дээр захин раман тий. Йоо за энэ л ёстой одоо сүүлдээ манай Мөхбат маань Болжок маань одоо энэ Итэл баяны аялгаугаар ярьдаг болчиход айгүй зурлан. Өглөө юу гэдэг хоёр гипсээ юу гэсэлтэй. Хоёр асах юм болтоо аягтай борд. Дэмбэ бол доорож чадахгүй байна. Наач мөн өдөө чатсан байдлаар дуурайчна. За окей ингэ явуулъя. Тод мөн найзтайгаа уулзъя. За боцгоё. За юу юм мөн. За.
Японоор гүрээд гэж. За сайн байна уу? За. Скольких лет, скольких зим гэж Сайн байна. байна уу? За манай Монгол. Монгол байна. За, сайн юу ядруу. Гайгүй. Дажгүй зам гайгүй юм биш үү? Чи ч нөө мэлээ өстэй бүрс амар муу зуул гэдсэн. Ийм машинтай бол тэгэл. За энэ миний манай найз 10 жилийн 23 доо сургуулийг 84 онд тутгаар хамт өгсөн. Найз маань энд одоо олон жил амьдарч байна да. Уулзах үед би ч ихсэн бараг 3 4 жил болчихно. Болцсон баг тий. Дээр нэг ошууд нэг уулзсан тий. Улаанбаатар. За. Энэ манай Дэмбэ гэдгийг. Тэгээ миний найз Мөнхбат гэдэг. Тэр манай оператор залуудаа ажиллаа хийгээд явж байна. Бид нар гол зорилго маань нэгд машина шалгах тий. Үнээр бас хүүтний нөхцөл тэр цаа явдгийн MSM гэдэг компани байгаа. Энэ одоо манай Монголд Mercedes-Benz хэмээх гоё машин зардаг. Тэр дундаа Dodge, Wrangler, Jeep энэ зардыг. Тэгээ бид нар энэ машина өгөөд тушаад иргээд даалгавар өгсөн. За мэдээж хол газар явж байгаа юм чинь бас даатгуулцгээд Монгол даатгалаараа даатгуулсан байж байгаа. За монголчууд юм чинь мэдээж Camel Tour гэдэг одоо энэ өөрсө Монголын символический юм бас наацсан явж байгаа. Тэгээд явж байна да. Гэхдээ энэ хараа сая бид нар 3 удаа хагас явдаа тий. Нэг содроо авах шүү дээ. Ерөөсө хоолтонд орсон. Чи одоо ингээд машин машиныг бол ингэж явуулдаг. Ой. Тийм байна. Энэ хараад чинь нэг ч урд нь картон мартоо хийгээгүй даваад ирсэн. Чинь картон хийгээрэй гэдсэн чинь амар сайн алж шээ. Тийм байна. Энэ юм байна л да үгүй дээ. За. Майн бидний буух бол энэ л юм шиг байна та. Хамаа тийш явчихыг бодоход ийм мөн л байна л та тэгэхээр. За. Герман, мы подъехали. Ну, бороо залуу юм байна. Тийм, энд ажилт юм байна те. Энэ өөрөө энэ хийцэг. За. Турист бааз дээр ирчээд байна. Тэгээд манай турист баазын эзэн одоо Герман гэж сайхан залуу, сайхан танилцлаа. Бид нар дараагийнхаа төлөвлөгөөнүүдийг ярьлаа. Маш гоё төлөвлөгөө бид нар бэлдсэн байна. Маргааш бид нар наачсан нохон чаргаар явах юм байна. За одоо загасчлал хийх юм байна. Страганина гэдэг энэ нутгийн загас байна л да. Тэгээ энийг өөрөө дайлж байна. Энэ түүхий загас юм байна л да. Бид нар ч нөгөө түүхий загас гэхээр суши гэдэг нөгөө Японы сушиг л мэдэн шүү дээ. Энийг ингэж идэх юм байна л да. Би идэж үзээгүй дээ тий. Где перец? Здесь да. За жоохон давсан дүрээд. Хажууд нь жоохон перцэн дүрээд. Тэгээ. Пивнээс амар юм шүү. Пиво оно. Очень подходит. Оленина. Это прессованная жеребятина. Это оленина, прессованная со свиным шпиком. Тундра называется. Хорошо, спасибо. За, чи тайлбарлчихдаггүй л. Энэ одоо цаабугны юу вэ л да. Яасан одоо утсан. Муцсан бах. Окей. Юугаар одоо манайхаар борцсон бах тийм. Аха. Энэ болохоор унганы мах. За. Их дээш дөрөх хэрэггүй те зүгээр. Дандаа түүхээ. За, стаахуда цаабугны мах ирэж үзчих шүү. Яа за бид нар өчтөр байлаа сайхан хөгжөөс туслаад тэр манай Герман гэдэг хамгийн шалгалтай энэ надтай их адилхан төстэй одоо инженерс гэдэг лөө одоо сонирхолтой хүмүүс юм байна. Одоо
За бас надтай хууланд авирдаг гэж байна. Одоо спортоор хичээлдэг, янз янзын ямар яадаг. Усан доогуур одоо бас шумбдаг тийм спортоор хичээлдэг гэж байна. Усан доогуур ан хийх дуртай гинэ. Би одоо юм бол анх удаа тавьчихсан. Мэдээж бодбол хичээлээ сайж байгаа тэгэл бууддаг байдаг. Өнөөдөр одоо манай тийм офис нэгсэн байж байна. Это какая мужская? 3000, да? Одоо бидний байрлаж байгаа энэ комплексыг болохоор Чочур Муран гэж нэрлэдэг юм байна. Чочур Муран гэдэг нь уулынх нь нэр гэнэ. Тэгээ эндээс удгүй энэ уул байгаа та бас. О, какой красивый кот. Это русская голубая кошка. Кошка, да? Это русская порода. Русская порода? Да. Изумрудные глаза. Да. Энэ саяны бооны сум гэж юм л да. Тэгээ энэ карбоноор хийсэн. Одоо хамтл алах зориулттай юм байна л да. Хүн биш шүү. Тэгээд орохороо өөрөө энэ тэлэгдээд тэгээ амт нь ингээд цаашаа шатцсан гэсэн ингээд цаашаа явах тусам энэ улам ингээд цаашаа шигдэж байгаа гэдэг юм тийм. Манай Чехэд үйлдвэрсэн Чехийн би одоо ам маань сайн мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй юм зүгээр. Энийг бол нэг гой буугаансан гэж тэгээд 635 метров идем. 635. Вот это 306, короче, вот этот патрон. Вот патрон этот. Ой, сумтай байна чи. Ну, я сам левша. Я левша. Я с левой стороны стреляю. Ты что, здесь патроны же есть? А? Патроны есть. Есть? Это не патроны. Это не патроны? Это не патроны. Это тестовые. Это не патроны. А, Нет, это ты что? Я же... Не обижай меня. я ж не охотник. Чуть не выстрелил. Нет, это тестовые. Это чисто для разрядки. Ийм цүнх одоо манайд ч гэсэн ингэ нэг зүгээр манай Америк гамбаа айгүй хэцүүдэг байсан тийм чамд ч нэг байлоо бүгдээрээ нэг юм боддог байсан тийм ийм цүнх бол хүн биш тийм офицер цуг гэдэг байсан манай залуучууд битгэхгүй тийм Байсан. Хааны зам тараа үстэй бүгд мотор. үнэн байсан тэгээд 120 жил болчиход одоо дахиад байж л шээ. Энэ хамар бол нэг юу гэж энэ би юугийн ч өөрчлөөгүй яг оригиналаар зөвхөн тэр доотлын хэсгэн дээр дээдлээ нэг грант хоёрыг нэмэж хийсэн гэж. Бусдын бол яг 120 жил байж байгаа. Энэ цонх монхон яг ингээд 120 жилийн өмнө ийм л байсан юм байна. За энэ миний сонирхолтой нэг татсан зүйл бол энэ хуучны пианист тоглоулогч. Как по-русски она называется? Граммофон? Граммофон, да, граммофон. Энэ надад яагаад харагдаад байна гэхээр миний нас Пектрол гэж. пектрол тийм Монголоор пектрол гэдэг. Пектрол гэж. Пектрол энэ хийж байгаа байхгүй. Пектролын зүг гэж. Пектрол гэж. Надад яагаад харагдаад өгч нөгөө нэвтрүүлэг хөтэлдэг байхгүй. Хөгжмийн нэвтрүүлэг. Бүтэн сайдрал бол айгүй популярны ностальжи гэдэг нэртэй. Ностальжи гэж. Тэрэн дээрээ баг аваач тавьчмаар. Энэ нөхрөөс гойна. Ажиллаж шүү дээ. Оо. Тэгээд ингэж тавьдаг үс. Дээр үед. Оо, ямч шүү. Оо, ажилладаг үс. Яа тэрийг юм. Почему я интересуюсь? У меня энэ нэг цогоор яацдаг шүү дээ. Одоо юу гараад үг. Дээр бид нар ийм манад гэртэн байж байсан. Манай Өвгөнд бодог байсан тийм. Энд чинь ингээ онгоогоод дотор нь цог хийгээд тэгээ сэгсэж байгаа. Тэгээд энд дээд шүү дээ. Бид манай нэг байсан.
Когда же 1000 рублей это достояние, да? Конечно. Деньги были. Деньги были. Хитоныхой. Мен гэсэн 18 он. Бидний нөгөө Оросд оюутан багт чинь 60 рубль бид чинь 60 рубль стипенд авсан тийм 60 рубль. 40 Эти были манай нэг байсан. Когда же 1000 рублей это достояние, да? Конечно. Деньги были. Деньги были. Хитоныхой. Мен гэсэн 18 он. Бидний нөгөө Оросд оюутан багт чинь 60 рубль бид чинь 60 рубль стипенд авсан тийм 60 рубль. 40 аймаг их үү? Тэгэхэд 1818 онд 1000 рубль гэдэг бол состояние тийм целый состояние. Өрөөд айлууд доороо дөрөв өгч штэ. Тэр юм байсан. Доороо аймаг бооч. Өвдөхөө идчих. Германы охин нь одоо фотографч. Тэгээд National Geographic-тай хамтарч нэг төсөл дээр одоо ажиллаж байгаа. Айгуу сайн зурагч гэж. Энэ охин авсан бүх юмнууд энд байж. Одоо дандаа нөгөө мармут гэдэг нөгөө зааны одоо судалгааны талаар тийм зүйлж гарууд юм байна. У меня бочки. Тэгээд энэ манай найз маань бас их олон янз янзын хуучны юмны цуглуулгатай. Дээрээс нь өөр амд их сонирхолтой, ан хийх дуртай. Тэгээд одоо өөрийнх нь ресторан дотор ингээд бас ингээ гоё хуучны буунууд ингээд цуглуулад тавьчихсан байж байгаа. Энэ бол одоо яг одоо утгын хүмүүсийн ан хийдэг байсан ном сум гэж танилцуулж өгсөн. Одоо бүр ингээд яг нөгөө уучдахаар дээр үеийнхаараа ингээд сум. Тэгэл ер нь бол энэ дээгүүр одоо мэдхгүй их олон буу байна дөө. Зарим нь одоо захиур буу гэдэг нэг байх шиг байна. Зарим нь бол бентовууд байх шиг байна. Энэ бол одоо бас ван ихтэй. Одоо ингээд нэг хот босгоо гадуур нь цагааны хайрсаар бичсэн. Юм урч байна. Өөрөө бүрээд залуу юм байлаа. Тэгээд якууд дээрээ ингээ бизнес хийгээд өөрийнхөө сонирхлоо хоббигоор бизнес хийдэг. Тэгээ өөрөө бол одоо янз янзын зуулч гадаадынхаа хэрэгтгэл гэж байна. Тэгээд бид нарт бол айгүй сайхан хандсан. Тэгээд баярлж байна. Да. Сейчас, ребят, секундочку, я сейчас Бид нар одоо өдрийнхөө хоолыг идчихэд нохон чаргаараа явах гэж байна. Өчтөр орой жоохон хэтрүүлсэн юм уу яатсан юм, жоохон дотор муу байна. Шараа тайлах гээд ганц пи ууцсан чинь шар тайлахгүй байна. Хатуу юм уудаг хүн чинь хатуу юм ууц. Тэр яг гол нь надад нэг анхаарал татсан юм манай Герман өөрөө биологийн хүн. Тэр утгаараа энэ Амазонкаас юм хоёр пирани гэдэг юм л даа. Монголчууд яг монголоор юу нэрлэдэг мэдэхгүй нэг махчин загас гэж байдаг шүү дээ. Гэтэ пираниг болохоор нэг хэсэг нь махчин загас байдаг, махаар хоолдог, нөгөө хэсэг нь болохоор
бас одоо янз янзын жимс одоо юу гэдэг ногоогоор хоолдог ийм дасгал байт юм байна. Энэ манай хүн болохоор яг энэ нь болохоор одоо ногоогоор хоолдог, ялангуяа банан иддэг гэж тэгж юм л да. Тэгэхээр ингээр баг өөрснөө шууд хүрээд ирж юм л да энэ. Одоо хоолдоод үзье хэдүүлээ. Сюда да? Оо. Хапгаад авчих тий. Оо. Хоног байна вэ? Одоо өшөө гой нохонод тарагдчих байхгүй. Зүгээр ямар ч юм уу. Зөвхөн баатар ийм шүү. Одоо яг якут лайк гэдэг юм байна. Гоё таа. Идод осныг санаанд лайк болчихсон. Значит, собачкам нужно помочь. Тэрийн бас зөвхөн хамгийн гол нь якутууд юугаар онцлог байсан гэхээр өөрсний төмрийг бол өөрснөө хийдэг гэсэн юм байна. Нэг том биш ч гэсэн ямар ч гэсэн асан даан хэмээлийн гайхамшигтай амьтны талаар жоохон ч гэсэн та бүхэндээ мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Ну, корпиация, где-то сайт, это вот ты ему